Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21-р зүйлд заасны дагуу Монгол Улсын их хурлаас Сандгийн од Эрдэнэ, Даш зүгийн Мягмар Сүрэн, Манал Живийн төр манлай нарыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байна. 1. Нэр дэвшигч Даш зүг овогтой Мягмар Сүрэн 1980 онд Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн 46 настай. 1998 онд Ховд аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль, 2002 онд Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлэр тус суралцаж төгссөн. 2006 онд Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын магистрийн зэрэг хамгаалсан. Мөн 2014 онд шинжлэх ухааны технологийн их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан. Тэрээр 2002-оос 2003 онд улс төрийн боловсролын академийн Ховд дахь салбарт багш, эрдэм шинжилгээний ажилтан, сургагч багш. 2003-аас 2005 онд Ховд их сургуулийн нийгмийн ухааны тэнхимийн багш. 2006-аас 2016 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн нийгмийн технологийн сургуулийн багш. 2016-аас 2021 онд удирдлагын академийн мэргэжлээшүүлэх институтын захирал. 2021-с 2022 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн хөгжлийн бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал. 2022-оос 2025 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн хүний нөөцийн албаны дарга. 2025 оноос шинжлэх ухааны технологийн их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн сургуулийн профессороор одоо хүртэл ажиллаж байна. 2. Нэр дэвшигч Сандаг овогтой од Эрдэнэ нь 1966 онд Улаанбаатар хотод төрсэн 60 настай. 1984 онд Улаанбаатар хотын 6 дугаар бүрэн дунд сургууль, 1988 онд Улсын багшийн дээд сургуулийг физик математикийн багш. 2001 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлэр, 2003 онд удирдлагын академик төрийн удирдлагын менежерээр тус төгссөн. Тэрээр 1988-аас 1993 онд соёлын төв өргөнд дууны техникч, 1996-аас 2012 онд Total Music хязгаарлагдвал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. За 2014-өөс 2016 онд Дундгов аймгийн засаг дарга, 2016-аас 2025 онд Монголын уламжлалт харваачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2020-оос 2024 онд Дундгов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар тус ажилласан. 3. Нэр дэвшигч Манал Жив овогтой төр манлай 1980 онд Улаанбаатар хотод төрсэн 40 настай. 2006 онд соёл урлагийн их сургуулийн радио телевизийн дээд сургуулийг радио телевизийн сэтгүүлч, зураглаач мэргэжлэр төгссөн. 2016 онд соёл урлагийн их сургуульд Монголын телевизийн олон ангит киноны хөгжлийн асуудал сэдвээр урлагийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр 2004-өөс 2006 онд Hero Entertainment студид зураглаач, 2006-аас 2016 онд Монголын олон нийтийн радио телевизийн зураглаачдын албанд зураглаач, 2012-оос 2014 онд Монголын Алт компанид хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, 2015-аас 2016 онд Шинэ дэлхий телевизэд зураглаачийн албаны дарга, 2016-аас 2017 онд Best Studio Producer найруулагч, 2017-оос 2022 онд NBG King Mongolia программын албаны дарга, 2022-оос 2026 онд Малчин удмын хиймэр хязгаарлагдмал хариуцлагатай компанид продюсераар тус ажиллаж байна. Эрхэм хүндэт улсын хурлын дэд дарга, гишүүдээ